Налайх дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс. Налайх дүүрэг нь 7 хороотой 687.6 км квадрат газар нутагтай 32,900 гаруй хүн амтай хотын 9 дүүргээс алслагдсан дүүргийн тоонд орсон хот юм. Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган байгууллагын нэг нь Налайх дүүргийн эмнэлэг юм. Энэхүү эмнэлгийн үүс шөгдсөн түүх нь Монголын анхны томоохон аж үйлдвэрүүдийн нэг Налайхын нүүрсний уурхайтай салшгүй холбоотой билээ. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь дотоод явдлын яамны хүн эмнэлгийн элцсийн даргын 1924 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоод тушаалаар байгуулагдсан юм. Тус эмнэлэг нь анх Орос баг эмч, совилогч, асрагч гэсэн 3 орон тоотоогоор ажиллаж эхэлсэн нь одоогийн эмнэлгийн тулгын чулуу болжээ. Анхны баг эмчийн салбарт тэр үеийн зөвлөлт холбоот улсаас өргөдөж ирсэн Индраг дагалдах туслахын хамт томилон ажилласан билээ. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв нь нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого чиглэл, бусад хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих, хүн амд нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн анхан болон 2 дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн байгууллага юм. Налайх дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 9 гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэдэг. Налайх дүүргийн нийгмийн даатгалын элцсийн дарга, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дарга Өнөр Жаргал. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн орлогч дарга Эрдэнэбат. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн гишүүн, нийгмийн даатгалын магадлагч эмч Ган Жаргал. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дотрийн ерөнхий мэргэжилтэн Бадам Сайхан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн гишүүн, Мэс заслын ерөнхий мэргэжилтэн Манат Бек. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн гишүүн, Мэдрэлийн ерөнхий мэргэжилтэн Үлзий Буян. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн гишүүн, Халамжийн байцаагч Баяр Сайхан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл Төгс Баяр. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн гишүүн, нарийн бичгийн дарга Ханд Жамц. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайдын 2008 оны дугаар 274 137 тоод хамтарсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох жагсаалтыг шинжилэн батлах тухай тушаалын дагуу даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан байдал, шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох асуудлыг магадлан өвчин эмгэгийн байдал, эмгэг жам, анатом морфолог, эд эрхтний үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал зэргийг судлан өвчний явцад үнэлэлт дүгнэлт гаргаж хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хөдөлмөрийн нөхцөлийг солиход манай комиссийн үйл ажиллагааны чиглэл оршино. Ердийн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг дараах үзүүлэлтийг үндэслэн тогтооно. Өвчин гэмтэл нь архагшсан бие махбодын тогтц үйл ажиллагаа нь хүн дээр гэмтсэний улмаас өөртөө үйлчлэх чадваргүй байнга хэвтэрт бусдын асаргаа сувилгаанд байдаг хүмүүст өвчин эмгэг нь архагшсан бие махбодын тогтц үйл ажиллагаа нь гүнзгий нөлөөлж хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн буюу удаан хугацаагаар алдсан боловч өөртөө үйлчлэх чадвартай. Өвчин эмгэг нь архагшсан эрхтэн бие махбодын тогтц үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж хөдөлмөрийн чадвар алдсан боловч байнгын асаргаа сувилгаа шаардахгүй ихэнхдээ өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, ажлыг мэргэжлийн эмчийн хяналтанд хийх чадвартай эргэн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоодог. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоологсон өвчтөн өөрийн урд эрхэлжүүлсэн ажлаа хийлгүүгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн зөвшөөрлөөр тохирч тэнцэх хөнгөн ажил хийж болно. Хэрвээ өвчтөн үндсэн ажлаа хийж байвал хөдөлмөрийн чадварын алдалтын хувь тогтоологсон актыг цуцлана. Биеийн эрүүл мэндийн байдал суларч хөдөлмөрийн чадварын бууралт нь цаашид даамжрах төлөвтэй дадаж мэргэжсэн ажлаа хөдөлмөрийн тогтоосон цагт тоо чанарын хувьд бүрэн хийж чадахгүй болсон иргэн биеэ сувлуулах, эмчлүүлэхэд зориулж ажлын цагийг хорогдуулах. Хөдөлмөрийн нөхцөл нь биеийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж
уул өвчин эмгэг нь цаашид даймжрах хүндрэх төлөвтэй эргэн даатуулагчийн хөдөлмөрийн нөхцөлийг төр солих буюу бүр мөсөн сольж өөрчлөнө. Надаах дүүргийн хөдөлмөр чадвар жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. 2009 онд хөдөлмөрийн чадвар алдсан иргэн 782, 2010 онд хөдөлмөр чадвар алдсан иргэн 788, 2011 онд хөдөлмөр чадвар алдсан иргэн 785, 2012 онд хөдөлмөр чадвар алдсан иргэн 909, 2013 онд хөдөлмөр чадвар алдсан иргэн 938, 2014 онд хөдөлмөр чадвар алдсан иргэн 1280 болон өссөн байна. Хөдөлмөр чадвар алдсан иргэдийг хүйсээр нь ангилан авч үзвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хөдөлмөр чадвар алдалт тогтоологдог байна. Хөдөлмөр чадвар алдсан иргэдийн дийлэнх хувь нь 70%-аар хөдөлмөр чадвар алдалт тогтоогдсон нь энэхүү график судалгаанаас харагдаж байна. (2014 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос зарласан чанарын аяны хүрээнд хийсэн ажлууд. Нийгмийн даатгалын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссийн зарласан чанарын аян хүрээнд ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажилласан. Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авахч иргэдийн тэтгэвэр тогтоосон шийдвэрийг тэтгэвэр олголтыг тайлантай тулган шалгасан. Тахир дутуугийн тэтгэвэр авахч иргэдийн судалгааг хороо бүрээр гаргаж дүүргийн хэмжээнд байгаа 1808 тахир дутуу иргэний хувийн хэргийг шалгасан. Сүүлийн 5 жилийн хөдөлмөр чадвар алдалтай иргэдийн Назлогийн судалгааг гаргасан. 2014 он зохиогдсон чанарын аяны хүрээнд хөдөлмөрийн чадвар алдалтаар сүүлийн 5 жилийн судалгааг хийж 2010-аас 2015 оны хөдөлмөр чадвар алдсан иргэдийн судалгааг Назлогоор нь гаргасан. 2010 оны хөдөлмөр чадвар алдалт үүсгэхэд ахуйн осол, мэдрэлийн өвчин, нүдний өвчнүүд тэргүүлсэн. Хөдөлмөр чадвар алдалт үүсгэхэд тэргүүлэх болсон шалтгаан өвчнийг дурдвал 2011 онд ахуйн ослоор 125, мэдрэлийн өвчнөөр 114, цусны эргэлтийн өвчнөөр 88 байсан. Хөдөлмөр чадвар алдалт үүсгэхэд тэргүүлэх болсон шалтгаан өвчнүүдийг дурдвал 2012 онд ахуйн ослоор 157, мэдрэлийн өвчнөөр 119, цусны эргэлтийн өвчнөөр 102 тэргүүлсэн. Хөдөлмөр чадвар алдалт үүсгэхэд тэргүүлэх болсон шалтгаан өвчнийг дурдвал 2013 онд ахуй осол 170, цусны эргэлтийн өвчин 114, мэдрэлийн өвчин 113 иргэн хөдөлмөр чадвар алдалтыг тэргүүлсэн байна. 2014 онд сэтгцийн өвчин 237, ахуйн осол 202, мэдрэлийн өвчин 125 байна. Сэтгцийн өвчин тэргүүлэх болсон шалтгаан нь 2014 онд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд 211 хүн шилжин ирснээр сэтгцийн өвчин тэргүүлэх болсон байна. (2014 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэрээр хөдөлмөр чадвар алдалтын сонголтонд 814, шилжиж ирсэн 236, шинээр орсон 163, шилжсэн 5, цуцалсан 52, нас барсан 10 эргэн даатгуулагч байна. Судалгааг Назлогоор нь дүгнэвэл 2010-аас 2013 оны график судалгааг харвал ахуйн осол, мэдрэлийн өвчин, цусны эргэлтийн өвчнөөр хөдөлмөр чадвар алдалт тэргүүлсэн. Харин 2014 оны график судалгааг үзвэл сэтгцийн өвчнөөр 237 эргэн даатгуулагч, ахуйн ослын улмаас 202 эргэн даатгуулагч, мэдрэлийн өвчнөөр 125 эргэн даатгуулагч хөдөлмөр чадвар алдалтаар тэргүүлэх болсон байна. Чанарын аяны хүрээнд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн дүрм журам хөдөлмөр чадвар алдалт үүсэж буй гол шалтгаан зэрэг сэдвт сургалт сурталчилгааг магадлах чимч ган жаргал комиссийн гишүүдэд хийсэн. Сургалтаар комиссийн гишүүд эмнэлэг хөдөлмөр магадлах комиссийн дүрм журам шаардлагатай хууль эрх зүйн мэдлэгтэй болсон. Надаах дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж өсөлт хөгжлийн байдалд үнэлгээ өгч шаардлагатай эм тариа, амин дэмийн хэрэглээг хангасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөөж шаардлагатай сурах бичгийг бэлгэлсэн. Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн 28 эмчид нийгмийн даатгалын хууль тогтоомж
эмнэлгийн хуудас бичих дүрм журмыг танилцуулсан. Дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албатай хамтран хөдөлмөр чадвар алдалтай 69 иргэнээс сэтгэл ханамжийн судалгааг нээлттэй болон хаалттай асуултаар авч нэгтгэн дүгнсэн. Сэтгэл ханамжийн судалгаагаар сайн гэсэн үнэлгээг манай комисс иргэдээс авсан. Мөн эргэн даатгуулагчийн 5 дахь орчинг бүрдүүлэхэд зориулан эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн хурлын өрөө хүлээлгийн танхимыг их засварт оруулж шаардлагадах тоног төхөөрөмжөөр хангасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нэгдсэн арга хэмжээг халамж үйлчилгээний хэлтстэй хамтран зохион байгуулсан. Дүүрэгтээ нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгуулж тулгымцсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлсэн. Мөн дүүргийн халамж үйлчилгээний хэлтстэй хамтран 7 хороонд нэг өдрийн өдөрлөг сургалт сурталчилгааг зохион байгуулсан. Хөдөлмөр чадвар алдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, гар урлалын үсгэлэн гаргаж, худалдаалахад дэмжлэг үзүүлсэн. Иргэдэд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилсан сургалтыг сургалт сурталчилгааны байцаагч Эрдэнэ Туяа хийсэн. Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтийн хайрцгийг аяны хүрээнд явуулж, нийт 25 иргэний санал хүсэлтийг шийдвэрлсэн. 2015 онд эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг сайжруулах аяны хүрээнд хийсэн ажлууд. 2015 он зохиогдсон чанарын аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгсэн. Тахир дутуу болон хөдөлмөр чадвар алдалтаар тэтгэвэр тогтоолгосон нийт 1775 даатгуулагчийн хувийн хэрэг болон комиссийн шийдвэрийг хянан шалгасан. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндэсний төвөөр хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосон тэтгэвэр авагч 528 эргэн даатгуулагчийн хувийн хэргийг шалгасан. Халамж үйлчилгээний хэлтэст ээлжид хяналтыг хийхээр хяналтын байцаагч Орхон Туяа, магадлагч эмч Ган Жаргал нар 2 өдөр томилогдсон ажилласан. Хяналтаар тахир дутуугийн хувийн хэрэг болон комиссийн шийдвэрийг эмнэлэг хөдөлмөр магадлал комиссийн програмтай нэг бүрчлэн тулгасан. Хяналт шалгалтаар комиссийн тамга дутуу 5, гарын үсэг дутуу 7, заалт болон онош зөрсөн 2 шийдвэрийн зөрчлийг арилгасан. Халамж үйлчилгээний хэлтсээс тэтгэвэр авагч 556 эргэн даатгуулагч хувийн хэрэг комиссийн шийдвэрийг эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн програмтай тулган шалгасан. Хяналт шалгалтаар дараах зөрчлийг арилгасан. Комиссийн шийдвэргүй 1 хувийн хэрэг, гарын үсэг дутуу 15 комиссийн шийдвэр, онош заалттай зөрсөн 2 комиссийн шийдвэр, тамгагүй 3 комиссийн шийдвэр, хувь хугацаа буруу 5 комиссийн шийдвэр, хувийн хэргийн бүрдэл дутуу 2 тахир дутуугийн хувийн хэрэг болон шийдвэрийн зөрчлийг арилгасан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 691 иргэний хувийн хэрэг комиссийн шийдвэрийг шалгасан. Хяналт шалгалтаар дараах зөрчлийг арилгасан. Комиссийн шийдвэргүй 2 хувийн хэрэг, гарын үсэг дутуу 6 комиссийн шийдвэр, онош заалттай зөрсөн 90 комиссийн шийдвэр, тамгагүй 3 комиссийн шийдвэр, хувь хугацаа буруу 24 комиссийн шийдвэр, хувийн хэргийн бүрдэл дутуу 1 тахир дутуугийн хувийн хэрэг болон шийдвэрийн зөрчлийг арилгасан. Нийгмийн даатгалын хэлтэст хийсэн хяналт шалгалт. Комиссийн магадлагч эмч Ган Жаргал онош болон заалтыг нэг бүрчлэн шалгаж, шалгасан он сар өдрийг тэмдэглэж, эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн тамгаар баталгаажуулсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн гишүүд хамтран онош заалт зөрсөн комиссийн шийдвэрийг зассан. Сарын аяны хүрээнд 2 удаа дахин хуралдаж, онош болон заалт хувь хугацаа зөрсөн комиссийн шийдвэрүүдийг зассан. Комиссийн шийдвэрт нийтлэг гарсан алдаа нь хугарлаар удаан хугацаанд хөдөлмөр чадвар алдалтыг сунгасан, хугарлын дараах үлдцийг үнэлж, оншийг солиогүй гэх мэтчлэн гарсан алдаа зөрчлүүдийг арилгаж ажилласан. Аяны хүрээнд хийсэн сургалтууд. Аяны хүрээнд Налах дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран эмнэлгийн хуудасны шинжилсэн дүрм журмыг танилцуулсан.
эрүүл мэндийн даатгалын шинжилсэн хууль тогтоомжийг сурталчилсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн тулгамдж буй асуудлууд. Манай комиссийн тулгамдж буй гол асуудал нь бичил уул уурхайн осол гэмтэл юм. Дүүргийн ахуйн ослын дийлэнх хувь уурхай дарагдсан хугарал болон гэмтлийн дараах үлдэц байдаг. Бичил уул уурхай эрхлэгч нар хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөхгүй, ажилчдын нийгмийн баталгааг хангах хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь иргэдийн эрүүл мэнд, нийгмийн баталгааг ноцтой зөрчиж байна. Бичил уул уурхай. Хөдөлмөр хамгаалал бүрэн хийгдээгүйгээс бичил уул уурхайд гарах ахуйн осол гэмтэл ихссээр байна. Тулгамдсан асуудлын хүрээнд аж ахуйн нэгж болон бичил уул уурхай эрхлэгч нарт сургалтыг тогтмол хийж байна. 2015 онд дүүргийн 13 байгууллагын хөдөлмөр хамгааллын инженер болон хүний нөөцийн мэрэгчлэнүүдэд уг сургалтыг хийсэн. Бичил уул уурхай эрхлэгчдэд нийгмийн даатгалын хууль, хөдөлмөрийн хууль тогтоомжоор сургалт хийсэн. Сургалтын гол зорилго. Налайх дүүрэгт бичил уул уурхай их байдаг ба бичил уурхай эрхлэгч нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны нөхцлөөр иргэдийг хангаж ажилуулдаг болгох, иргэдийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамруулж нийгмийн баталгаагаар хангах, иргэн даатгуулагчийн эрүүл мэндийн эрсдлийг багасгах, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэрэгжлээс шалтгааллах өвчний хууль эрх зүйн ойлголтыг өгөх, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд уг сургалтын гол зорилго оршиж байна. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн тулгамдж буй асуудал. Ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 1280 иргэн даатгуулагчаас нөхөн сэргээгдэж эмчлэгдэн ирүүлсэн иргэн 52 байгаа нь нөхөн сэргээх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээний хамрагдлалт хангалтгүй, сэргээн засах тусламж үйлчилгээ явуулахад эмч сувлэгч байхгүй, зориултын өрөө танхим дутагдaltaй байна. Мөн хөдөлмөр чадвар алдсан иргэн даатгуулагч удаан хугацааны турш группэд байх сонирхолтой, группийн мөнгөөр амжиргааг залгуулдаг, хөдөлмөр эрхлэх бодолгүй байгаа нь гол тулгамдж буй асуудлуудын нэг болж байна. Дүгнэлт. Налайх дүүрэгт шилжин ирж суурьшигчдийн тоо ихснээр хөдөлмөр чадвар алдалтын тоо нэмэгдэх хандлагатай байна. Ихэнх хөдөлмөр эрхлэгч нар бичил уул уурхай, тооцооны болон аж үйлдвэрлэл ажиглагчдад байдаг нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилдгүй улмаас ахуй болон үйлдвэрлэлийн осол гэмтлэр хөдөлмөр чадвар алдалт өссөөр байгаа. Мөн улс орны хөгжил дэвшилтэй холбоотой ажлын ачаалал, стресс, амьдралын буруу хөвчлээс үүдэлтэй мэдрэлийн болон цусны даралт ихсэх, тархины цус харвалт зэрэг мэдрэлийн болон дотрийн өвчин нэмэгдсээр байна. Ахуйн болон үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөр чадвар алдаж буй иргэдийг бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байна. Цаашид хийх ажил. Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг тогтмолжуулах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг чанартай хийгддэг болгох, эрт илрүүлж эмчлэн эрүүлжүүлдэг байх. Нөхөн сэргээх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, тогтмол нөхөн сэргээх эмчилгээнд хөдөлмөр чадвар алдсан иргэдийг хамруулах, эдгэрэлтийг нэмэгдүүлэх. Эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөөг үр дүнтэй хийдэг болгоход эмнэлгийн зүгээс анхаарч, нэгдсэн эмчилгээний төлөвлөгөөг өвчний явц, үе шатанд тохируулан хийдэг болгоход цаашид анхаарч ажиллах. Анхаарал хандуулсанд баярлалаа.